За анх энэ засгийн газрыг байгуулахад анханаас нь дэмжижсэн хүн хурдтай хөгжлийн төлөөх зориг гэдэг нэр орж ирэхэд ямар ч сүржин нэр юм битээ гэж бодож илаа. Одоо бол энэ яг онсон нэр байж л дээ. 30 гэр бүлгээл бид нар ярьдаг байлаа. Сүүлийн 15 жил ярьж бичиж энэ төлөө мөн ч их нэвтрүүлэг хийж авсан хүн дээ. Тэгээ юу гэж утсан гэхээр энэ их хурал дотор орж ирээд энэ дотор зоригтой байгаад, шудраг байгаад, ста Монгол улсыг хөгжүүлэхийн төлөө бүх юмаа хийгээд говьдоо ус татаад, говийн ард түмнийг баярлуулад ингээд явчихна гэсэн чинь 30 гэр бүл биш 3 гэр бүл л байд юм байна. МСС од жаргал од бусад гэж. Одоо яг энэ хүмүүс энэ засгийн газрын амин төрж байгаа юм л да. Ер нь баялагын төлөөх дайн явагдаж байгаа. Наран засралтын засгийн газар, Алтан уягийн засгийн газар мөн л ингэж өрлүүлж исэн. Том төслүүд хөдөлж исэн, баяртай байсан. Дахиад цаашаа явах байсан. Баялагын санг 18 жил гатсан 2007 онд улсын хурлаар батлагдсан тогтоолыг өнөөдөр хэрэгжүүлэх гээд оруулаад ирсэн. Гашуун сухад ганц модны хил дамнсан төмөр замыг холбох гээд Монголын төрийн өмнөөс хятадын компанитай очиж найраа хийжсэн Energy Resource компаниг илрүүлсэн. Шууд зарлсан. Энэ бүхний үсэнд Монголын төрөөс яасан ч их үс авч хандгүй юм. Яасан ч их дуустдаггүй юм. Тэгээ ерхий сайдаас нэг асуулт байна. Төрийн дээр нам байна гэж бид их олон жил ярьлаа. Залуу халуун наснаасаа ярьж бичиж явлаа. Дахиад нөгөө төрийн дээр чинь нам шийдвэрээ гаргалаа. Ардын намын баг хурал. Ардын намын баг хурлын шийдвэрийг өнөөдөр энд хилцээ сууж байгаадаа гутж байна. Тэгэхдээ шууд огцроогүй өнөөдөр энд оруулж огцрох хэсэг ихтгэл үзүүлэх асуудлаа оруулж ирж байгаа хүний хувьд танаас асууя. Хурдтай хөгжлийн төлөөх зориг чинь хэвээрээ үлдэх үү? Хэрвээ танд ихтгэл үзүүлэх юм бол та Монголын ард түмний өмнө амлаж исэн энэ том олигархуудтай үүсгэсэн дайна, тэр ухаан худга, тэр цагаан суурга, энэ олигархуудын савраасаа тавихгүй байсан баялагын төлөөх дажинд та ялт байгуулах зориг чинь хэвээрээ юу? Энэ байр суурьнаасаа ухрах уу? Итгэл үзүүлэхгүй гэх юм бол та яах вэ? За ерөнхий сайд хариулт өгье. Би сая хэлсэн үгэндээ дурдсан тийм ээ. Тэрний үг гэхээр ялалт ба ялагдал аль аль нь их тийм одоо чухал биш. Гагцгүй үзэл бодол үнэт зүйлдээ үнэн ч үлтгэн л өөрөө жинхэнэ ялалт юм аа. Тэгэхээр яг мэдээж аль ч шийдвэр гарсан миний хувьд сэтгэл зүй бүрэн бэлэн байгаа. Харин энэ тэмцлээсээ би ерөөсөө ухрахгүй. Төрийг худалдаж авсан, төрийг тэр чигт нь одоо блок үүсгэж контролцсон ийм одоо олон асуудлууд бол байна. За зарим гишүүд бас надтай уулзчихсан. Анх одоо орж ирэхэд ийм зүйл бас ярихт чинь худлаа байлгүй дээ гэж боддог байсан. Орж ирээд дотроос нь харсан үнэн юм байна гэж байгаа залуу гишүүдтэй би бас таарч. Тийм учраас миний итгэл үнэмшил миний Монголын одоо нийгэм илүү одоо баялагын энэ асуудал илүү иргэдтэй хүртээмжтэй байх, илүү ил тод байхтай холбоотой энэ тэмцэл энэ албан тушаалтай тушаалг үргэлжлэнэ. Энэ бол хувь хүний шийдэл. Нэг зүйлийг бид парламентын гишүүдтэй одоо бас урайлж хэлхэн зүйтэй. Мэдээж энэ урайлж хэллээ гэд бүтэн шийдэхгүй ойлгож байна. Бид эрх ашигын ирэмбэг том агуулгаар нь дэнслэхтэр дандаа алддаг. Тийм ч учраас би Санжаа сүргийн зоригийг хэлсэн одоо улсын эрх ашигаа эхэнд нь тавиач ээ. Намын эрх ашигыг 2 дугаарт нь тавиач ээ. Хувийнхаа эрх ашигыг 3 дугаарт нь тавиач ээ гэдэг тэр зүйлийг эхэнд нь битсэн.
Яг л энэ дээр бид нар алдчихж байгаа. Яг л энэ дээр алдчихж байгаа. Жижиг сажиг томилгооны асуудал, сайд болсон хүн нь нэг юм бяр ороод дуурахгүй байгаа юм шиг алхаа гисгэ. За тэгээд эдгэр чинь ингээд яваад байвал ингэн тэгнэ гэдэг асуудал, дараагийн сонгуул, дараагийн намын даргын эрх ашиг ийм л зүйлүүд нэгдэж гад мэдсээр байж энэ асуудлаа зогсоох төвшөнд хүрч байгаа. Тэгээ нэг бид нар эренблэхгүй бол яг нэг удаа асуудал ингээд шийдэгдэж байна. Дараагийн удаа энэ асуудал яг хэвээрэл байж байна. Дахиад дараагийн сайд нар чинь дургуй өргөр харагдана. Дуудахт нь ирэхгүй байна. Ингээл дахиад асуудал бол. За ингэж явж байгаад яг үгээр бүхэлдээ төрийн нэр хүнд, парламентын цэцлийн нэр хүнд, намуудын нэр хүнд унана. Энэ өөрөө одоо тийм том засаглалын хямралыг автаж бас болцчихгүй. Тийм учраас эрх ашигаа ирэмблэх зүйл дээр одоо бид нар ялангуяа одоо 126-тай парламент одоо илүү их тийм дүгнэлттэй байгаараа би одоо залуу парламентын гишүүдтэй ч гэсэн бас уулзах болгонд бол одоо учирлаж хилдэг зүйл нь энэ. Яг бас миний нэг зовлон байх шиг байгаа. Нилээн залуудаа ерөөсөө болцсон. За одоо ингээд үеийнхэнтэйгээ ингээд уулзлаа. Үгүй одоо чи чинь надаас 2 насаар ах үдтэй. Ягаад одоо ингээд нэг хүчрхүү сургаал айлтаад байгаа гэдэг нэг ийм асуудлууд бас болж байгаа. Үнэн манай үеийнхэн одоо л парламентд орж ирж байна. Гэхдээ энийг би бас хэлэх үүрэгтэй. За тэгжээж бид нар илүү их тийм том агуулга харахгүй бол жижиг